Үндэсний тэргүүлэгч 1919-д мэдээллийн лавлахын удирдах ажилтнуудад чиглэсэн аялал сургалт, амралт сургалт өглөөний 8 цагт эхэлсэн юм а. Хамтдаа нэг өдрийг эрч хүчтэйгээр эхлүүлсэн тэдний аялал уулан далхалтаар эхэлсэн бол Сион намын зохиолч Болрын хувь хүний хөгжил үйлчилгээний чиг хандлах сэдвт сургалтаар үргэлжиллээ. За манай лавлахын хувьд хэрэглэгч төрж байгаа үйлчлэгээний чанарыг дэвшүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үднээс бол олон шатараас нь сургалтуудыг зохион байгуулдаг. Тэгээ энэ удаа яг энэ мэдээлэл харилцаа холбооны салбарт нэр хүндтэй энэ болор захиралтай өнөөдөр хамтарсан ийм сургалтыг зохион байгууллаа. Энэ сургалтаар бас хэрэглэгчд хүрч байгаа үйлчлэгээ хэрхэн чанартай сайн үйлчлэх үү, за мөн олон улсын үйлчлэгээний соёл, олон улсын үйлчлэгээний стандартыг яаж нэвтрүүлж болох уу талаар бид нар бас сонирхолтой сургалтыг зохион байгууллаа. Мэдээж 1950 хамт олон бол мэдээллийн даалгавар үйлчлэгээнүүд хамгийн зах зээлийн хамгийн том тоглогч нь. Цаашдаа хамт олонд одоо хэрэглэгчтэй олон төрлийн шинэ одоо лавлах үйлчлэгийн бүтээгдэхүүнүүд өгөх илүү өндөр түвшинд үйлчлэх юм сайхан бодол томилолтой байгаа нь харагдлаа. Тэр шатахч байх гэж бодож байна. Орчин цагт эерэг хандлага, эерэг сэтгэлгээтэй ажилтан ямар их үнцэнтэй болсныг мэрэгжлийн сурагч багшийн хичээлээр харууллаа. Эерэг хандлага, эерэг сэтгэлгээ сэдвийн хүрээнд ажлын цагийг хэрхэн үр бүтээлтэй сэтгэл ханамж дүүр өнгөрүүлэх талаар мэрэгжлийн багшийн сургалтаар үргэлжилсэн юм. Ийхүү олон зүйлийг сурч мэдсэн ажилтнууд цэвэр агаарт гольф тоглон ажлын альчаалаа хамтдаа тайллаа. 1950-ийн хувьд бол эхний ээлжинд бол маш сайн үйлчлэгийн стандартыг нэвтрүүлсэн яг ингээд жигдрээд явж байна. Одоо энэний дараагийн бол аз жаргалтай ажилтнуудыг бэлтгэх, тэр хүмүүс ажилдаа дуртай байх, тэрний дараа нь олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, магадгүй дэлхийд өрсөлдөх эдгээр зүйлсийг бас харж бодож байгаа хаа. Манай 1919-д лавлахын шат дараатай олон одоо сургалтуудад ажиллаж байгаа багчтайгаа хамруулдаг. За энэ удаад бол бас хоёр хүнээс ингээд сургалт авлаа өнөөдөр. Маш сонирхолтой, үр дүнтэй, маш хөгжилтэй тийм бас амралтын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаар маш хөгжилтэй ийм сайхан сургалт болж өнгөрлөө. Амралтын өдөр бас хамт олноор агаарчлаг нь гарч бас энэ өдөр ийм сайхан хоёр сургалтыг бас авлаа. За энэ сургалт маань юугаараа илүү давуу талтай байваа гэхэд нэгдүгээр чөлөөт байлаа, хөгжилтэй байлаа. Мэдгүй зүйлийг маш их мэдж авлаа. Альва байгууллагын хөдөлгөгч хүчин чадварлаг боловсон хүчин байдаг. Тэр ч утгаараа 1919-50 мэдээллийн лавлахын удирдлагууд лавлах төвийнхөө ажилтнуудад чадваржуулах, тэднийг хөгжүүлэх олон талт сургалтуудыг тогтмол зохион байгуулалтын нэг нь энэ юм а. Тэднийудаа үргэлжлэрээний ард зудаг лавлах төвийнхөө ажилтнуудад цэвэр агаарт гарган ажлын альжаалыг нь тайлж, шинийг сурч мэдэх боломжийг нь бүрдүүлэн нэгэн өдрийг хамтдаа үр бүтээлтэй өнгөрүүллээ.